лекцэнд хүрэлцэж ирсэн эрхэм ноёд хатагтай та бүхэнд баярлалаа. За өнөөдрийн сэдэв болохоор шүүгчийг хараад ус байдал гэсэн ийм сэдвээр ярина. Энэ сэдэв маань олон нийтэд бас нэлээд олон удаа сонсогдож байдаг боловч тийм ээ тодорхой нөхцөл байдалд иргэд маань иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд маань төдийлөн бас тодорхой ойлголтгүй бас тодруулж асуух, ярих ийм зүйлүүд байнга л яригдж байдаг. Тийм учраас өнөөдөр энэ шүүгчийн хараад ус байдалтай холбоотой үндсэн асуудлыг та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх зорилготой байна. За ерөнхийдөө бол шүүх эрхэмдлийн зорилт гэдгийг та бүхэн бас мэдж байгаа бах. Ерөнхийдөө шүүнцлэх ажиллагаа явуулах замаар хүний эрх хэрэгчлөө, иргэний нийгэм, төрийн ашиг сонирхлыг хамгаалах хангалттай холбогдсон энэ зохиц асуудлууд багтаж байдаг гэдгийг та бүхэн мэдэх бах. Тэгэхээр энэ хүү эрхэм үүрэг энэ үндсэн энэ асуудлыг ямар байгууллага хэрэгжүүлдэг юм бэ? Ямар байгууллагын албан тушаалтнууд эрхэлдэг юм бэ гэдэг талаар бас тодруулж хэлье гэж бодож байна. Жишээлбэл энэ шүүх гэж ямар байгууллага байна? Мэдээч хэрэг төрийн эрх мэдлийг барих 3 ийм том салаа байдаг гэхийг та нар мэднэ. Жишээлбэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэж байдаг. Тэгвэл энэ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг гол байгууллага нь шүүх. Тэгэхээр энэ шүүх гэдэг маань ямар байгууллага байдгийг гэхээр Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу нэгдүгээрт байгуулагддаг байх ёстой. Хоёрдугаарт нь болохоор үүний шийдвэрлэдэг гол үйл ажиллагаа нь хэрэг маргааныг ханан шийдвэрлэх ийм чиглэлтэй байдаг. Гуравдугаарт нь тухайн байгууллагаас гаргасан шийдвэр нь заавал биелдэг ийм шан чанартай. Ийм учраас энэ шийдвэрийг гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж нэрлэнэ гэж томьёолсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол эргэж ярихдаа шудраг шүүхийн тухай асуудал шудраг шүүх гэж их хвчлэн ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ шудраг шүүх маань гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ тэргүүн хуулийн дагуу байгуулагдсан шүүхийг л шудраг шүүх гэдэг. Ийм ч учраас энэ нөхцөл байдалтай холбогдоод шүүх хуулиас гадуур ямар ч нөхцөлд тийм үйл ажиллагаа, шүүнцлэх үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг ийм онцлогтой. Тэ. Хоёрдугаарт нь болохоор хараад ус шүүх бол хууль ёс, хүний эрх, шудраг ёсны ботлогоо болж чаддаг. Хамгийн гол нь шүүхийн бие даасан хараад бус байдлын гол мөн чанар нь бол хэд хэдэн үндсэн асуудал бол оршиж байдаг. Нэгдүгээрт нь болохоор хүний хэний ч нөлөөнд автахгүй байх ийм асуудал. Хоёрдугаарт нь болохоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн бус байгууллагаас бие даасан оршин тогтнох энэ явдал байдаг. Тэгвэл шүүх мэдлийг альва этгээд байгууллагаас хараад усаар хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Гагцхүү хуульд захирагддаг, бие даасан төсөвтэй байх, шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах тэр нөхцөлийг нь төр өөрөө хангадаг байх гэсэн ийм үндсэн мөн чанар бол оршиж байдаг. Тэгвэл төрийн бусад институцийн байгууллагуудаас юугаараа ялгаатай юм бэ шүүх гэдэг байгууллага гэхээр бас хэд хэдэн онцлог байна. Нэгдүгээрт нь бол хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа дээд хүчин чадал бүхий ийм хуулиудыг заавалгүй хэрэгжилж байдаг. Хоёрдугаарт нь бол тэр өөрийнх нь үндсэн эрхэлдэг ажил болох шүүн таслах ажиллагааг хуулиар тогтоосон процесс журмын дагуу явагддаг ийм байх. Хоёрдугаарт нь энэ шүүхийн байгууллага нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт бол ерөөсөө гаргадаг. Гэтэл эрх мэдлийн бус салбарууд бол ийм эрх зүйн актууд бол гаргадаг, тийм ээ. Тэгвэл тусгай бэлтгэгдсэн мэргэжлийн шаардлагыг хангасан төрийн албан хаагч болох шүүгч энэ шүүнцлэх үйл ажиллагааг бол хэрэгжүүлж байдаг. Ер нь төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудын албан хаагчдын бүрийн эрхийг тодорхой хугацаагаар хэрэгжүүлдэг. Гэтэл шүүхийн байгууллагын шүүгчнэр маань бүх насаараа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл хууль заасан хугацаагаар тэтгэврт гарах нас хүртлээр нэгэн томилогдсон шүүгчийн хувьд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ ажилдаг. Тэгвэл энэ шүүгч гэдэг маань албан тушаалтан маань ямар хүн байдгийн бэ? Ямар үндсэл журмаар томилогддог ийм хүн байдгийн гэхээр нэгдүгээрт нь болохоор хууль заасан үндсэл журмын дагуу томилогддог ийм албан тушаалтан байдаг. За үүнийхээ төлөө хууль ёс, хүний эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хангах талаараа албан ёс нийт албан
одоо тийм тангарагыг өргөсөн ийм албан тушаалтан. Өөрөөр хэлбэл шүүх эрхэмлэлийг хэрэгжүүлж байгаа энэ Монгол улсын иргэн маань шүүгч гэсэн албан тушаалтан юм аа. Тэгвэл ийм одоо эрх мэдлэг бүхий онцгой ажил, ийм одоо онцлог бүхий албан тушаалтан хүн яагаад өөрөөр хэлбэл тийм ээ бие даасан хараад бас байдал одоо чухал байдгийн бэ гэвэл тийм ээ саяны энэ үндсэн асуудлуудтай нэгдүгээр толбогдно. Хоёрдугаарт нь болохоор энэ шүүх бүрэлдэхүүн маань бие даасан хараад бас байхын тулд одоо хэд хэдэн үндсэн асуудлыг холбогдож гарч ирдэг. Өөрөөр хэлбэл иргэний зөрчигдсөн эрхийг одоо хамгаалах энэ одоо зорилгоо хэрэгжүүлэхийн тулд эрүү иргэн захиргааны зэрэг одоо хэрэг маргааныг шийдвэрлэж эцсийн одоо шийдвэр гаргадаг ийм албан тушаалтныхаа хувьд мөн энэ эрхээ хэрэгжүүлэх арга хэлбэр нь бас хуулиар тогтоогдсон байдаг гэдгийг та бүхэн мэддэг. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх явцад аливаа этгээд иргэний тэмээ эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчигдсөн үйлдэлийг таслан зогсоох, зөрчгөөс өмнөх байдалд нь одоо сэргээн оруулах, хуулиар хүлээсэн одоо гэрээгээр ч юм уу хүлээсэн үүргийг одоо гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах гихмчлэнгийн ийм эрх мэдэл. Нөгөө талаараа бас мөн одоо гэмбруутай тогтоогдсон энэ этгээдэд тийм ээ ял шийтгэл оногдуулах, өөрөөр хэлбэл хорих, цагдах, торгох гихмчлэнгийн эрх хүндсэн ийм шийдвэрүүд гаргадаг талаас нөгөө талаас төрийн одоо эрх мэдлэг бүхий байгууллагууд өөрөөр хэлбэл захиргааны байгууллага албан тушаалтнаас одоо гаргасан акт иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль зөрчсөн байх юм бол одоо хүчингүй болгодог. Өөрөөр хэлбэл тэр иргэний эрхийг хамгаалсан эргэлт хүслийг шийдвэрлэх, тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хүсэл сандрыг шийдвэрлэж хариу гаргахгүй байгаа ийм байвал одоо таалгах гихмчлэнгийн ийм одоо шийдвэрүүд гаргадаг. Өөрөөр хэлбэл эдгээр асуудлуудын эцэст энэ одоо шүүхийн гаргасан шийдвэр маань эцсийн дүндээ эцсийн одоо шийдвэр болдог. Нөгөө талаараа ямар ч албан тушаалтан байгууллага энийг хүлээн зөвшөөрч заавалгүй биелүүлэх ийм шин чанартай байдаг. Инхээр одоо ямар нэгэн талуудын эрх шиг ямар нэгэн байдлаар энэ шүүхээс гарах шийдвэрийг энэ эцсийн шийдвэрт бол тийм сонирхол бүхий байдаг. Учираас энэ хөндлөнгийн оролдлогууд маш их байх ийм тохиолдлууд бий. Тэгвэл 2012 онд батлагдаж 2013 оноос эхлэн дагаж мөрдсөн шүүхийн тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гихмчлэнгийн энэ багц хуулиудад одоо хөндлөнгөөс нөлөөлөх энэ янз бүрийн оролдлогуудыг хязгаарлагтай холбоотой энэ хүний эрх хэрэгчлөөг шударгаар одоо хамгаалах энэ үйл ажиллагааг хэвшүүлэхтэй холбоотой энэ нөлөөллийн мэдүүлэг гэсэн ийм асуудлыг шинээр оруулж ирсэн байгаа. Гэтэл ерөнхийдөө бол энэ 14 оны байдлаар одоо нийтдээ 9 одоо шүүгчээс нөлөөллийн мэдүүлгийг хөтлөж бол ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Үүнийхэн дагуу үүнээс хойш гэсэн бас тодорхой хэрэгүүд дээр бас байгаа. Ингээд шалгуулахаар энэ одоо ямар учиртай юм гэхээр одоо тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх явцад одоо гадны одоо нөлөөлөл хэргийн талууд байж болно, өөр өндөр албан тушаалтнууд байж болно, бус байгууллагууд байж болно. Иргэн хинч болон эцсийн одоо шийдвэрт нь ямар нэгэн байдлаар энэ нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан энэ тохиолдолд энэ талаараа шүүгч өөрөө баримтжуулна гэсэн үг. Энтэй холбоотой баримтыгээ шүүхийн одоо ерөнхий зөвлөлд хөргүүлэх, хэрэг материалдаа хавсаргах ийм үйл ажиллагаа явуулдаг. Ингэсний эцэст шүүхийн байгууллага шүүхийн ерөнхий зөвлөл холбогдох эрх бүхий байгууллагад одоо энэ мэдээлэл холбогдлолтой баримтуудыг нь хөргүүлж шалгуулах энэ үндсэн дээр нь одоо тодорхой арга хэмжээ авахулах энэ асуудлыг бол шийдвэрлүүлдэг. Ийм учраас одоо нийтдээ энэ 9 хэрэгээс шүүхийн одоо шатанд байгаа шүүхээр шийдвэрлэгдэж байгаа прокурорын шатанд шийдвэрлэгдсэн тодорхой цагдаагийн эрх бүхий байгууллагаар шалгагдчих тогтоогдсон ийм үндслүүд байдаг тийм ээ. Тэгэхээр бас энэ нөлөөллийн байдлыг бас нэг сайжруулахтай холбоотой зүйл нь бас төрөөс ч гэсэн нөлөөллүүд байдаг тийм ээ. Яагаад гэвэл эдгээр төрлийн байгууллагууд жишээлбэл гүйцэтгэх, хууль тогтоох, эрх мэдлийн энэ байгууллагууд маань шүүхээр шийдвэрлэж байгаа хэрэг маргаанд эцсийн одоо сонирхол, ашиг сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнх нь одоо гаргасан шийдвэрийг одоо хүчингүй болгох юм уу ийм үр дагаврууд байдаг учраас сонирхол бүхий байдаг. Нөгөө талаараа бас энэ шүүгчийн ажлын байр, ажлын орчин,
хангамж цалин хөлстэй холбоотой эцсийн одоо шийдлүүдийг гаргадаг учраас энэ талаараа өргөн эрх мэдэлдэг учраас шүүхэд бас ийм нөлөөлөх хандлагууд бас байдаг. Ийм учраас олон улсын түвшинд ерөөсөө шүүгчийн хараад бус бие даасан байдалд халддаг бас нэг тодорхой субъект хамгийн одоо ийм этгээд нь болохоор бас төр өөрөө байдаг гэсэн ийм судалгааны дүнч байдаг. За энэ хараад бус байдлыг тогтоохтой зайлшгүй шаардлагын бас нэг 3 дахь хэсэг нь юу юм гэхээр хувийн болон иргэний эрх зүйн талаар шүүгчийн тийм ээ энэ үйл ажиллагааны талаар хуулиар маш олон тийм хязгаарлалтууд тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл нийтийн ашиг сонирхол, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс одоо урьдчилан сэргийлэх тухай хуулиар мэдээж хэрэг төрийн албан хаагч нарт маш их олон тийм хязгаарлалтуудыг тогтоосон байдаг. Гэтэл үүнээс гадна шүүгч нарт бас шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 20 гаруй тийм хязгаарлалтыг тогтоосон байдаг. Энэ байдал нь бол өөрөөр хэлбэл нэгэн амьдралд шүүгч өөрийнхөө дур зоргоор ямар нэгэн байдлаар оролцох тийм ээ ийм боломжийг илүү их хязгаарлаж гин гэсэн үг. За мөн одоо дөрөвдүгээрт нь болохоор шүүгчийн ажлын ачаал хариуцлагын асуудал бас үнэхээр энэ шүүгчийн хараад бус байдлыг одоо тогтоох, бий болгох, баталгаагаар хангах энэ асуудлыг бас бий болгоход чиглэгдэж байгаа нэг бас асуудал болдог. Өөрөөр хэлбэл хэрэг маргааныг одоо шийдвэрлэж байгаа энэ ажлын ачаал маань улсын хэмжээнд байгаа нийт шүүгчд бол ачааллын хувьд бол асар их өндөр байдаг. Нэг шүүгчд өөрөөр хэлбэл одоо 70-аас 100 иргэний хэрэг маргаан байх, эрүүгийн хэрэг маргаан шийдэж байгаа нэг шүүгчд 50-60 эрүүгийн хэрэг байх гихмчлэнгийн ийм олон хэрэг байдаг учраас шүүгч маань өглөөнөөс ахуулаад ороо хүртэл тийм ээ ажлаас одоо тогтоосон ерөнхий ажлын 8 цагаас илүү ийм хэмжээгээр ажиллах ийм одоо зайлшгүй шаардлага бий болдог. Энээсээ үндслээд ар гэртээ ямар нэгэн анхаарал халамж тавих ийм боломж нь хязгаарлагдмаар байдаг. Нөгөө талаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах, энэ дээр хүүхдийн хүмүүжил зориулсан энэ асуудалд бас зарцуулах цаг хугацаа маань харьцангуй тийм хязгаарлагдмал байдаг. Шүүгчийн одоо өөрийнх нь энэ үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үүрэг хуулиар тогтоосон энэ олон хязгаарлалтуудтай холбогдоод шүүгч маань нийгмийн амьдрал төдийлөн олон нийтийн үйл ажиллагаа гэх мэтлэнгийн ерөөсө оролцох ямар ч тийм бодит боломжгүй байдаггүй үг хэллээ хэлж байгаа шүүгчийн одоо үг одоо санаа бодлыг та нар ерөөс сонсож байгаагүй байх тийм ээ ийм нөхцөл байдалтай холбогдож ийм хязгаарлалтууд бол тавигддаг. Ийм нөхцөл байдлаас үндэслээд шүүгч маань ерөөсөө одоо хүндлэнгийн аливаа ийм нөлөөлөл байхгүй үр дагавраас эмээхгүйгээр шийдвэрээ гаргаж чаддаг ийм чадвартай байх асуудал. Нөгөө талаараа одоо зөвхөн баримт нотлохоон тулгуурлаад шийдвэрээ гаргах ийм эрхчлөөгөөр хангагдсан байх энэ явдал нь бол маш чухал байдаг. Эдгээр нөхцөл байдлаас үндэслээд энэ шүүгчийн одоо бие даасан хараад бус байдлыг хангах зайлшгүй юм баталгаа чухал байдаг. Ийм ч учраас бус төрийн албан хаагч нараас илүү өндөр ийм баталгаа бас шаардлагадаг нь зүй ёсны хэрэг байдаг. Өөрөөр хэлбэл шүүгчийн одоо бие даасан хараад бусаар ажиллах энэ баталгааг хангахын тулд одоо хууль зүйн одоо ийм баталгаач байна. Эдийн засгийн нийгмийн халамжийн асуудалтай амнистийн хамгаалалттай холбоотой ийм баталгааны асуудлууд бол зайлшгүй ийм шаардлагатай болж тавигдж ирдэг. Тийм ээ. Тэгэхээр манай иргэд нийтдээ бол бас харьцангуй нэлээд их шүүмжилттэй иргэдийн зүгээс байдаг. Шүүгч нар маань өндөр цалинтай байдаг. Нойр хаалгүй ажилласан эмч нараас тийм ээ илүү энэ хангамж илж байгаа нь одоо шудраг биш байдаг хэмжээний ийм одоо шүүмжлэл байдаг. Ийм учраас дээрх ийм онцлог нөхцөл байдалтай холбогдоод шүүгчид ийм баталгаа бол зайлшгүй шаардлагатай байгаамаа гэдгийг байдгийн байна гэдгийг эрх хүч та нар бас ойлгосон байхаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь улс орнуудад одоо тэр хууль зүйн хувьд нь ямар нэгэн тэр нөлөөллийг байдлыг нь бол хааж хязгаарласан ийм зохицуултуудыг хууль тогтоомжууд нь өөрөөр хэлбэл шүүхийн хуульд шүүгчийн эрх зүйн байдлын хуульд одоо тодорхой оруулж өгсөн байх заасан байх нь бол энэ баталгаа хангагдах гол нөхцөл байдал гэж үздэг юм байна. Жишээлбэл одоо шүүгчийн бүрийн эрхийг ямар нэгэн байдлаар одоо хязгаарлахыг одоо хориглож байдаг. За хуульд одоо зааснаас одоо бус үндслэлээр шүүгчийн бүрийн эрхийг одоо тийм ээ төдгөлзүүлэх, дуусгар болгохыг одоо хуулиар бас хориглосон байдаг. Өөрийнх нь зөвшөөрлгүйгээр өөр ажил албан тушаалд томилох, тийм ээ шилжүүлэх энэ асуудлыг бас хориглосон байдаг. За мөн
одоо хугацаанаас өмнө одоо аливаа нэг 3 дахь этгээдийн санаа зорилгоор өөрийнхөө ажил албан тушаалаас чөлөөлөгдөхгүй огцрохгүй байх ийм баталгаагаа энэ залтыг бол хуульд бас тусгаж өгсөн байгаа. Нөгөө талаар одоо өөр юу гэдгийг шүүгчийн хараа тус байдалд хууль зааснаас одоо заасан үндслэл журмаар халдсан үйл хүндэтгсэн одоо тийм этгээдэд хууль зүйн хувьд нь хариуцлага хүлээх гихэмчлэнгийн ийм залтуудыг бол одоо шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд бол зааж өгсөн байгаа. За мөн одоо шүүхийн бие даасан шүүгчийн хараа тус байдлыг халдагдуулсан одоо тийм одоо эрх зүйн одоо акт гаргах, хууль гаргахыг мөн одоо хуулиар нь өөр нь одоо хориглосон ийм одоо шийдвэрүүд байдаг. За мөн одоо албан тушаалтнуудын хувьд өөрөөр хэлбэл тэр тухайн шүүгчид ажилладаг ерөнхий шүүгч нар тухайн өөрийнхөө одоо бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бус шүүгч нарт нөлөөлөх тэр асуудлыг бас энэ хуулиар хязгаарласан байдаг нь бол шүүгч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд хууль зүйн энэ хэрэгжүүлэхэд одоо хууль зүйн баталгаа болж өгдөг ийм онцлогтой байдаг. За мөн шүүгч өөрийнхөө үйл ажиллагаа хэрэгжүүлэх одоо эдийн засгийн баталгаагаар хангагдсан байх нь хамгийн чухал гэж хэлдэг. Ерөн судалгаагаар үзэхэд олон улсын жишгч гэсэн шүүгчийн хараа тус шүүхийн бие даасан байдлыг хангах гол зүйл нь шүүхийн төсвийн асуудал, шүүгчдрийн одоо цалингийн энэ асуудал гэсэн ийм асуудал бол тавигддаг. Ийм учраас шүүгч нар бас харьцангуй өндөр цалинтай байдаг. Шүүгч нарт бол бас энэ үндсэн цалин нэлээд өндөр тогтоогдсон боловч шүүгчнэрт олгох нэмэгдлийн хувьд нэмэгдлийн асуудал баргалж байхгүй те. Нөгөө талаар ямар нэгэн тийм санхүүгийн дэмжлэг одоо өөр одоо урамшуулалт гэх мэтийн ийм асуудал бол бас хууль тогтоомжуудаар одоо төдийлөн одоо байхгүй байгаа. Зөвхөн манай одоо Монголын шүүгчнэрийн хувьд бол зүгээр 5-аас дээш ажилласан шүүгч нарт одоо цалингийнх нь жил тутамд 22% тийм ээ нэмэгдлийг олгох асуудал байдаг. Ямар нэгэн одоо арга хэмжээ, ёслол хүндэтгэлийн ийм арга хэмжээд аль бисоор ингэж орж байгаа тохиолдолд гадаадд айлчлах ч юм уу, эрх үүрэгтэйгээ хэрэгжүүлэхтэй холбогдлолтой ямар нэгэн тэр зардлыг улсын төсвөө санхүүжүүлнэ гэж заасан боловч бодит байдал дээр хэдийгээр гадаад сургалтад хамрагдж байгаа олон улсын хурал цуглаанд оролцож байгаа энэ шүүгчнэр зөвхөн нэг одоо жижиг бэлэг одоо дурсгал солилцох хэмжээний л ийм зардал өгдөг. Тэрнээс биш өөр одоо ямар нэгэн тийм санхүүгийн өндөр одоо цалин хангамж байхгүй байгаа. Ер нь одоо бус албан хаагчдын төрийн албан хаагчийн одоо нэгэн адил одоо шүүгч ээлжийн амралтаараа одоо дотоодын одоо соёлд явах амралтанд амрах өөрийнхөө турсан нутагтаа ирэх очих замын зардлыг одоо ердийн одоо автозамын одоо тэр зорчигч дээврийн зардлаар л тооцож олгодог. 1000 одоо онгоцоор очсон байлаа ч гэсэн тэр зардлыг бол ерөөсөө өгдөг. Ерөнхийдөө эдийн засгийн баталгааны хувьд бол зөвхөн ийм л хэдин одоо баталгаа хангахтай санхүүгийн ийм эдийн засгийн юм байгаа. Ийм ч учраас одоо үндсэн цалин харьцангуй бус төрийн албан хаагчдаас өндөр тогтоогдсон энэ байдал нь бол шүүгчийн хараад бус бие даасан байдлыг хангах бас л нэгэн гүшүүрэг болж байгаа. Ерөнхийдөө энэ судалгаанаас үзэхэд бол цалин хангамжийг одоо өндөр тогтоосон явдал нь бол зөвхөн одоо шүүгчийн одоо бие даасан хараад бус байдлыг хангах тийм баталгаа бол дангаараа цалин болж чадахгүй гэсэн ийм зүйлүүдийг хэлсэн байдаг. За мөн одоо яхав энэ 2013 оноос эхлэн мөрдөд бичиглсэн шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бол шүүгч түүний гэрвлийн гишүүдэд бас нийгмийн хамгаалтын асуудлуудыг нэрэд өргөн хүрээтэй ингэж тогтоож өгсөн байгаа. Гэсэн хэдий ч энэ маань бол ажил үүргээ гүйцэтгэж явах явцдаа амнасаа алдсан, гэмтсэн, гихэмчлэнгийн энэ нөхцөлд тодорхой хугацаагаар жишээлбэл амнасаа алдсан бол одоо 15 жил хүртэл хугацаагаар ч юм уу ажил үүргээ хөргөжүүлэх боломжгүйгээр одоо бэрцсэн гэмтсэн ийм байх юм бол одоо 5 жилийн хугацаатаагаар энэ нөх олгох гихэмчлэнгийн ийм өндөр хувь хэмжээ тогтоосон ч гэсэн мэдээч хэрэг бодит байдал дээр өдөр болгон л амьдасаа алдаал өдөр болгон гэмтэлд ороод байдаг энэ тохиолдол байхгүй шүү дээ. Тохиолдол яаж мэдхүү ийм тохиолдол үүсч болоход харьцангуй одоо оногд өгөх тэтгэмж олгор энэ асуудал бол өндөр тогтоогдсон байхаа гэсэн. Одоо гисэн хэдий ч яхав энэ нь сайшаалтай хэрэг юм аа. Мөн одоо шүүгчийн бие даасан хараад бус байхтай холбогдоод нэг үндсэн асуудал нь бол энэ шүүгчийн халдсгүй байдлыг бол бас хууль тогтоомжоор ингэж хамгаалж өгөх энэ асуудлууд бол чухал гэж үздэг.
Жишээлбэл энэ шүүгчийн халдшгүй байдалд бол шүүгчийн амь биеийг хамгаалдаг ажлын байр, хувийн болон одоо амны орон сууцыг одоо хамгаалах энэ асуудлууд, эзэмшиж ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, холбооны хэрэгслийг хамгаалах асуудал энэ маань бол тодорхой аюул тохиолдсон үйлдэл хамгаална гэсэн үг тийм ээ. Өөрөөр хэлбэл шүүгчийн амнаас хэрэгжүүлж байгаа ажил үүрэгтэй холбогдоод тухайн одоо шийдвэрлэх гэж байгаа хэрэг маргаантай холбогдоод ийм одоо аюул занал учирсан тохиолдолд хамгаалах гэсэн ийм асуудлууд байгаа юм аа. За шүүгчийн одоо үйл ажиллагаанд одоо хөндлөнгөөс нөлөөлж одоо болжгүй ийм этгээдэд ямар албан тушаалтнууд хамаарддаг юм бэ гэдгийг хуульчилж одоо наривчлж зааж өгсөн. Жишээлбэл одоо ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, төрийн байгууллага, төрийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн бас байгууллагуудын аливаа албан тушаалтнууд, за мөн бусад аливаа байгууллагууд албан тушаалтан иргэн хэн боловч одоо шүүгчийн үйл ажиллагаанд одоо хөндлөнгөөс орж нөлөөж одоо болохгүй гэдгийг ингэж нэг хүчил зааж ингэж өгсөн нь бол эргэн хүн бий байж болох юм, албан тушаалтан хүн бий эрх мэдэлтэй учраас байж болох юм гэдэг ийм ойлголт бол байхгүй гэсэн үг ээ. За ер нь одоо ингэж нөлөөлсөн этгээдэд бол тэр хариуцлагын тогтолцоог бол бий болсон. Албан тушаалаас нь одоо хална, огцруулна, одоо тодорхой одоо ял шийтгэл одоо хариуцлага зэм оногдуулах энэ асуудлуудыг бас энэ хууль зааж өгсөн явдал нь бол шүүгч хараа тусаар ажиллах энэ нөхцөлийг одоо бүрдүүлж байгаа нэг гол бас хүчин зүйл болж байгаа юм аа. За түрүүн би нөлөөллийн мэдүүлгээр бас хэлж өгсөн байгаа тийм ээ. Мөн одоо хуулиар ажлаасаа чөлөөлөх тийм нөхцөл байдлыг бол хатуу зааж тогтоож өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл өөрөө одоо чөлөөтөх хүсэлтэд гаргасан бол бас байж болно. За эрүүл мэндийн одоо хүндэтгэл үзэх шалтгаанаар ажил үүргээ одоо гүйцэтгэх ийм боломжгүй, өөрөөр хэлбэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох юм бол мөн одоо чөлөөлөх ийм одоо асуудал явагдаж болно. За мөн өөрийнхөө хүсэлтээр өөр ажилд шилжсэн, томилогдсон энэ тохиолдлуудад бас ажлаас нь чөлөөлөх өөр одоо олон хүчин зүйлүүд бий л дээ. Нөхцлүүд бий одоо Монгол улсын харьяатаас гарсан ч юм уу, улс төрийн сонгуульд одоо нэр дэвших юм уу, гэрх зүйн одоо чадамжгүй болсон, хязгаарлсан гэх мэтлэн ийм янз бүрийн хүчин зүйлүүд бас байгаа. Бас барсан ч юм уу энэ тохиолдлууд бол чөлөөлөгдөх ийм үндслүүдийг хуульд тусгайлан заасан. Өөрөөр хэлбэл 3 дахь этгээдийн ямар нэгэн санаачлах санаагаар тийм ээ тухайн ажил албан тушаалыг хэрэгжүүлж байгаа шүүгч тийм чөлөөлөгдөх ямар ч хуульцсан үндэс байхгүй гэсэн үг. За мөн одоо хууль шүүгчийг огцруулах тэр тохиолдлуудыг бас хуульд наривчлж зааж өгсөн байгаа энэ явдал нь бол шүүгчийн одоо бас хараа тусаар ажиллах, бие дааж ажиллах энэ нөхцөлийг бол хангах гол үзүүлэлт болж өгдөг юм. Жишээлбэл одоо юу гэдгийг цахилгаан шийдвэр хүлээсэн шүүгч бол жилийн дотор дахин ийм цахилгаан шийдвэр хүлээх юм бол одоо бас огцруулж болно гэсэн ийм заалт байгаа. За мөн одоо гимбруутай аль биесээр шүүхээр одоо тогтоогдсон шүүхийн шийдвэр нь одоо хүчин төгөлдөр болцсон бол бас огцруулж болно гэсэн ийм байгаа. За мөн одоо мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг одоо хүчингүй болгосон бол бас энэ огцруулж болохоор заасан. За эмнэлгийн чанартай алуудлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гихмичлэнгийн ийм үндсэн тохиолдол шүүгчийг огтруулах нөхцөлийг шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бол заасан. Харин Монгол улсын үндсэн хуульд бол шүүгчийг огцруулах үндсэл нь болохоор гэмтрэг үйлдсэн цахилгаан шийтгэл одоо бус одоо хууль тогтоомжинд заасан тэр үндслээр л зөвхөн цахилгаан шийтгэл оногдуулсан бол тэр нь аль биесээр тогтоогдсон одоо эцсийн одоо тэрнтэй холбоотой шийдвэр нь гарч хүчин төгөлдөр болсон эдгээр гихмичлэнгийн ийм тодорхой нөхцлүүдийг хуульд бол тодорхойлоод ингээд заасан байгаа явдал нь бол шүүгчийн хараа тус байдлыг одоо хангах нэг үндсэн одоо баталгааны хэсэг болж идэг юм аа. Мэдээж хэрэг би түрүүн бас хэлсэн тийм ээ. Шүүгчийн одоо үйл ажиллагаанд шүүн цэцлэг хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаанд бол хуулиар одоо маш олон хязгаарлалтууд тогтоосон гэж хэлсэн тийм ээ. Жишээлбэл хэрэг маргааныг шийдвэрлэж байх явцдаа хэргийн одоо нэг талын байхгүйгээр зөвхөн одоо нэг талтай уулзах гэх мэтлэнгийн ийм байдлыг бол хязгаарлалцсан байгаа. Тэгэхээр одоо иргэдээс гаргаж байгаа одоо гомдол юу гэж юм гэхээр
шүүх эрт гэсэн одоо шүүх иргэдийн одоо өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг энэ байгууллага биднийг хүлээж авахгүй байна гэсэн ийм одоо маргаан тэмцэл болж явдаг. Гэтэл энэ маань бол шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой энэ нөхцөлийг хангах үүднээс хэргийн одоо нэг талыг байлцуулахаар нэгтэй нь бол уулзахыг бол хориглосон ийм хуулийн заалт байдагтай холбоотой. Энэ одоо асуудлыг тэгвэл хэрхэн яаж шийдвэрлэх гэхээр мэдээж хэрэг хүсэлтийг хүлээж авдаг шүүгчийн туслах шүүхийн тамгын газар гихэмжлэнгийн одоо энийг зохицуулдаг эрх ухааны төр байгууллага албан тушаалтан нь тухайн одоо шүүгтэр энэ асуудлыг хариуцаад үйл ажиллагаагаа явуулж байдаг юм аа. За нөгөө талаар улс төрийн нам одоо янз бүрийн энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг бол хуулиар ингэж хориглосон байдаг. За байдаг. Энэ нөхцөл байдлууд нь бол шүүгчийн бие даасан хараат бус байдлыг хууль эрх зүйн хүрээнд одоо баталгаажуулж, бэхжүүлж тогтоосон ийм зөвлөд. Өнгөрсөн хугацаанд өөрөөр хэлбэл 2015 онд шүүгчийн бие даасан хараат бус байдлын баталгааны хэрэгжилтийн талаар судалгаа хийгдсэн байгаа. Эндээ бол судалгаанд оролцож байгаа одоо нийт одоо хүмүүс одоо тухайн одоо албан тушаалтан хүмүүсээс ерөөсөө шүүгчийн хараат бус байдлыг хангаснаар одоо ямар одоо үр дүнд хүрэх юм бэ гэсэн ийм одоо зүйлд хариулахдаа бол шүүх үнэн зөв шийдвэр гаргахад чухал хэрэгцээтэй гэж үзсэн байна. За мөн шударга ёс тогтно шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэсэн өөрөөр хэлбэл шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдал хангагдсан явдал нь бол ийм үр дүнд хүргэнэ гэдгийг бол үнэлж тогтоосон байгаа. За ингээд шүүгчийн бие даасан хараат бус байдлаар хангагдсан байх нь бас нөгөө талаар улс орны эдийн засгад бас чухал ийм үр нөлөөтэй байдаг гэж үздэг байна. За ийм учраас энэ нийгмийн эдийн засгт үзүүлэх нөлөөллийг одоо нэмэгдүүлэхийн тулд иргэдэд одоо хүргэх мэдээллийн хүртээмжийг одоо сайжруулах ийм одоо зайлшгүй шаардлага байгаа юм. За гэхдээ бол нийтдээ энэ дээрх судалгаанууд маань одоо шүүгчийн хараат бус бие даасан байдлын хэрэгжилтийн үнэлгээг нийт хэд хэдэн аймаг одоо 5 аймаг одоо нийт одоо шүүхийн одоо бүх шатны шүүхийн 187 шүүгч 80 хуульч өмгөөлөгч прокурор те 381 иргэдийн одоо санал хүсэлтийг төвөрсөн судалгаагаар гарсан дүн иймэрхүү дүн мэдээтэй байгаамаа гэдгийг та бүхэнд одоо танилцуулж байгаа. Гэхдээ энэ судалгаанд хамрагдсан шүүгч маань ихэвчлэн одоо бас 10-аас дээш ажилласан шүүн засгийн дадлага туршлагатай ийм хүмүүс одоо хамрагдаж энэ одоо өгсөн үнэлт дүгнэлт гэж хэлж болно. Ерөнхийдөө одоо 3 шатны шүүгч нар шүүхийн шинтгэлж ерөнхийдөө тийм ээ эрэг хүндүнтэй байна. Иргэдийн зүгээс ч гэсэн одоо сэтгэл ханамжийн судалгаагаар бас харьцангуй илүү одоо үр ашигтай, үр дүнтэй гэсэн сэтгэл хангалуун байгаа талаар судалгаанд оролцогчдын 94.1% иргэдийн хувьд бол өгсөн байгаа юм аа. За ерөнхийдөө бол ингээд шүүхийн шинтгэлийн үр дүнг одоо ямар үндслээр ингэж эрэг үр дүнтэй сайн болсон гэж үнэлээд байгаа юм бэ гэхээр эдийн засгийн болон хууль эрх зүйн орчин нь одоо сайжирсан явдал нь бол энэ шинтгэлийн одоо үр дүн илүү сайн гэсэн байна. За шүүгч авилгалаас ангид одоо ажиллах тийм ээ ёс зүйтэй ажиллах энэ нөхцөл бол бүрдсэн гэсэн ийм байдлаар шинтгэлийн үр дүнг бол үнэлсэн байна. За судалгаанд одоо оролцсон 2 шүүгч тутмын нэг нь болохоор энэ шүүгчийн хараат тусан бие даасан байдал одоо дунд зэрэг хангагдж байна. 37.4% нь одоо сайн хангагдсан гэсэн ийм дүн мэдээ судалгааны дүнгээр бол гарсан байгаа. За ер нь одоо ингээд ярилцлага хийж үзэхэд шүүгч нар бол эдийн засгийн баталгааг илүү одоо хангасан явдал шүүгчийн одоо үндсэн ажил үүргээ хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаатай холбогдоод эдийн засгийн баталгааг одоо хангах энэ орчинг бол илүү одоо сайжруулах шаардлагатай гэсэн ийм үзэл бодлыг бол илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл хууль зүйн болон нийгмийн хамгааллын шинжтэй баталгаанууд бол харьцангуй өндөр түвшинд хийгдсэн байна. Эдийн засгийн баталгааны энэ зохицуултууд бус улс орнуудын жижигтэй харьцуулахад харьцангуй тийм доогуур байна гэсэн ийм зүйл бол бас гарсан байгаа юм аа. За тэгээд энэ судалгаанд хамрагдсан хуульч энэ шүүгчд өмгөөлөгч нар ерөнхийдөө энэ одоо шүүхэд одоо нөлөөлж байгаа албан тушаалтнууд бас тодорхой хэмжээгээр байна. Энэ нь ихвчлэн томилдог одоо шийдвэр гаргадаг эрх ухааны улс төрийн албан тушаалтнууд, төрийн өндөр албан тушаалтнууд харьцангуй одоо нөлөөлөх ийм магадaltaй байна. Нэг үе одоо болох юм бол эдийн засгийн одоо
эрх мэдэлтэй хүмүүс шүүхэд нөлөөлдөг гэсэн энэ хандлага бол үнэхээр үнсээрээ бас өөрчлөгдсөн ийм шинж чанартай байна гэсэн ийм судалгааны дүн мэдээвэл гарсан байгаа. Хэд хэдэн ийм санал дүгнэлт зөвлөмжүүдийг бол гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл хараа тус байдлын баталгааг хангах эрх зүйн орчинг боловсронгүй болгох өнөөгөө хүрсэн төвшинг илүү сайжруулах. За шүүгчийн шүүнцэд гаждгааг үнэлэнгийн нөлөөллөөс ангид байлгах энэ шаардлага бол бас л тулгымцсан асуудлуудын нэг байна гэдгийг бол хэвээр ингэж бас байгаа юм. За ийм учраас энэ Монгол улсын ерөнхийлөгч шүүгчээр томилохоос татгалзаж байгаа үндслийг бол тодорхой болгох ёстой гэсэн ийм асуудал байна. Мөн бүрэн эрхтэй шүүгчийг эрх зүйн байдалд нь шөргөөр нөлөөлөх ийм үр дагавар агуулсан заалтууд бас шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаа учраас энийг бас өөрчлөх хүчингүй болгох ийм шаардлагатай гэсэн ийм дүгнэлт гаргасан зөвлөмж гарсан байгаа. За мөн шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцдаа учирсан бие махбодын хохирол, гэмтэл бэртлийн улмаас гадаад орнд дэмжлүүлэх зайлшгүй шаардлага бий болох юм бол эдгээртэй холбогдлолтой эмчилгээний зардал, хиймэл эрхтэн хэрэггэх, нөхөн сэргээхтэй холбоотой энэ зардлын асуудлыг бас ямар нэгэн байдлаар баталгаажуулж бэхжүүлэх асуудал илүү чухал байна гэсэн ийм асуудал. За нийгмийн хамгааллын амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд авах арга хэмжээний энэ зохицуултуудыг илүү боловсронгүй болох шаардлагатай гэсэн ийм орсон зөвлөмжийг санал болгосон байгаа. Шүүгчийн хараа тус байдлын баталгааг хангахад бус улс орнуудын жишгийг харгалзаад эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэхтэй холбогдлолтой энэ арга хэмжээнүүдийг авахд илүү үр дүнтэй гэсэн санал дүгнэлт зөвлөмж гарсан байгаа. Өөрөөр хэлбэл шүүгчийн ажилласан жил ажлын ачаалал зэрэг ийм нэмэгдсэн нөхцөл байдлыг харгалзах, өөрөөр хэлбэл хуучин олгож ясан ажлын албан ажлын онцгой нөхцөлийн төрийн алба хасан хугацааны ажлаас жилээс хамаарал бүхий зэрэгдвийн ийм нэмэгдлүүдийг олгох энэ асуудлыг хуульчилж тогтоох нь зүйтэй юм гэсэн ийм дүгнэлт гаргасан байгаа. За мөн хуучин хууль байсан эрг зохицуултууд байсан бас энэ шинэ хуулиар бас зарим нь хасчихсан байгаа. Эдгээрийг шинээр энэ хуульд хуульчилж оруулах энэ асуудлыг оруулаач гэсэн энэ дүгнэлтүүд байгаа. Өөрөөр хэлбэл цалин хөлсийн хэмжээг эрүүл мэнд нь өвчтөе энэ тохиолдолд нийгмийн даатгалаас хэтэрсэн тэр зардлыг олгохтой холбоотой асуудал, хувийн орон сууц барих, суралцахтай холбоотой асуудал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэтлийн үр дүнтэй энэ арга хэрэгслүүдийг бас оруулах нь зүйтэй гэсэн ийм зүйлүүд байгаа. За жишээлбэл шүүгч нарыг хөдөө орон нутагт сэлгэж ажилуулахаар бас жишээрлөөр нь томилдог тийм ээ. Энэ нөхцөл байдалд бол арга гэр өөрөөр хэлбэл ихэр нөхрийн нийгмийн хамгааллын шинжтэй арга хэмжээнүүдийг авах, өөрөөр хэлбэл ажилд оруулах гэх мэтлийн энэ бус улс орнуудын жишгийг бас харгалзаад энэ хуульчлах асуудлыг шийдвэрлэх зүйтэй гэсэн ийм зүйлүүд байгаа. За мөн тусгай тэтгэврт хамааруулах асуудлыг бас авч үзэх хэрэгтэй. За мөн шүүгчийн халдваршгүй байдгийн баталгааг хангах үүднээс шүүгчийг гэмт үйлдэлийнх нь явцад мөн гэмтэргийн газарт эдмүрийн баримттайгаас баригчдаас бос тохиолдолд ерөнхийлөгчийн зөвшөөрлгүйгээр тэр албад нь саатуулах, цагдан хорох, орон байр, албан тусгаалганд нь биетэн үзлэг нийлжлэг хийхийг хориглосон энэ заалтыг хуульд шинээр бас дахиж оруулж өгөхийг зүйтэй гэж үзсэн байгаа. За өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар шүүгч томилогдоогүй нөхцөлд түүний яах юм бэ? Өөр шүүхэд дахин томилох асуудлыг шийдэх юм уу? Эсвэл тухайн нөхцөлд үйлчлэх нийгэм баталгааны асуудлыг тусгаж оруулж өгөх ийм зайлшгүй шаардлага байгаа гэдэг хуулийг боловсронгүй болох үүднээс ийм хэддэн саналуудыг бол оруулсан байгаа. Нөгөө талаас энэ шүүхийн бие даасан хараа тус байдлыг хангахтай холбоотой чухал үүргүүдийг хэрэгжүүлж байдаг энэ шүүхийн ерөнхий зөвлөлд бас хөнлөнгийн нөлөөллөөс нь ангижруулах, чиг үүргээ хэрэгжүүлэхийн нөхцөл байдлыг нь сайжруулах, шүүгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой арга хэмжээг бас авч хэрэгжүүлэх хэд хэдэн ийм санал зөвлөмжийг өгсөн байгаа. Нэгдүгээрт нь болохоор шүүгч хууль тогтоомжид нийцүүлэн чиг үүргээ хэрэгжүүлэх,
шүүгч шүүгчийн хараад бус бие даасан байдал нь шүүх хэрэгэмтлийн суур үнд одоо зүйл арчилсан нийгмийн баталгаа гэдгийг бол сурталчлах одоо нөлөөллийн арга хэмжээг илүү өргөн хүрээнж явуулах ийм өргөжүүлэх ийм шаардлагатай байна гэсэн ийм зөвлөмжийг өгсөн. Хоёрдугаарт нь болохоор шүүгчийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд чиглэсэн гадагшаа тэглэсэн ийм ил тод байдлыг хангасан ийм үйл ажиллагаануудыг шинэлэг үр дүнтэй арга хэмжээнүүдийг аваач гэсэн ийм зөвлөмжийг өгсөн байгаа. За мөн шүүхийн хараад бус шүүхийг одоо шудрах одоо шүүхийг төлөвлөх хүрээнд шүүх таслах ажиллагаанд одоо хүндлэнгөөс оролцохгүй байх ийм одоо соёлын төвшинг одоо бүх төвшөнд одоо бүрдүүлэх чиглэлээр илүү үр дүнтэй ажиллах нөлөөллийн арга хэмжээ өөрөөр хэлбэл нөлөөллийн арга хэмжээг илүү хэрэгжүүлээч гэсэн ийм зөвлөмжийг мөн шүүхийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ үеийг хамгаалдаг одоо тухайн албыг одоо илүү одоо бэхжүүлэх энэ арга хэмжээ авах зүйтэй гэсэн ийм зөвлөмжүүдийг өгсөн байгаа юм аа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.